Сайн байцгаана уу их мөн үзэгчтэй. Оюунлаг хөдөлмөрч бүтээл залуучуудын цаг эхэлж байна. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдаан 3 дахь жилдээ Монгол залуучууд за тэрч байтугай Оросын холбооны улсын Бурайд улс, өөр Монголын өөртөө тасах орны залуучууд өөрсдийнхөө санаа бүтээлийг баялаг болгож чаддаг юмаа гэдгийг нотлон харуулж байна. Өнөөдөр бид та бүхэндээ 4-р шатны шалралтыг хүрэхэд бэлэн болоод байна. За ингээд хамгийн ихний оролцогч өөрийнхөө бүтээл санааг өөрийнхөө бизнес төлөвлөгөөний хамт та бүхэнд танилцуулах юм. Чиний өмнө микрофон нээлттэй. За миний мэдвэл бол гэр хорооллын одоо Улаанбаатар хотын 30 мянган өөр хайл байдаг юм байна. Энэ дотроос 1500 орчим хувийн дэд бүтцтэй жижиг дунд үйлдвэрөө нийтийн байр байдаг юм байна. Энэ зориулагдсан байгаа. Нэгт гэх юм бол иргэн нэрвэл цэвэр орчинд амьдрах нөхцөл гэж байгаа. Энэ зорилго нь болохоор тэгээд 10 хүнийг ажилтай, мэрэгжилтэй, орлоготой болгох гэж байгаа. Монгол улстай нэг тодорхой хэмжээний жижиг дунд үйлдвэр бий болгох. Давуу тал нь гэх юм бол одоо үнс хог хаягдл цэвэр хоёрдол гаргахгүй цэвэр орчинд амьдрна. Хүний хөдөлмөр хөнгөлж бага зардлаараа илүү том метр квадратыг халах зорилготой. Эдийн засгийн тооцоо гэхээр одоо гэр хороолтоо бол 800 мянган төгрөг гэж үзэж байгаа. Яг нэг юу бол тэгээд жижиг дунд үйлдвэр нийтийн байрт бол квадратаас шалтгаалаад 1 сая 500 мянган төгрөг. Ингээд нэг сарда 15-аас 25 өөр хайл суурилуулахад одоо нэг сарын зарлага нь гэж нэг хүний цалин нэг 500 мянган төгрөг байлаа гэхэд бол нийт 10 хүний цалин нэг 5 сая төгрөг. За одоо сарда нийт орлого нь гэх юм бол одоо яг 15 айл тавих юм бол 27 сая, 25 айл тавих юм бол нэг 63 орчим сая бохир тийм нэг орлого байх хэрэгтэй байгаа. Нэг сарда нийт зарлага нэг 8 сая 300-аас 12 сая төгрөгийн зарлагтай. Ангисмнэр цэвэр ашиг нь сая 14 сая 700-аас 51 сая төгрөг. Энийг яг юун дээр үндэслсэн бэ гэхээр би нодлингийн 2012 оныхаа одоо нэг цахилгаан зуухаар 50-аад айл тавьсан. Энэ яг энэний дундаж юунаас гараад ирсэн байна. Одоо чиний 100% ажиллаж байна. За халалт бол хамгийн бага дээр байгаа тийм ээ. Одоо энэ хамгийн бага дээрээ төр тавьчаад байгаа. 150-аас 200 м квадрат талбайг халах бүрэн чадaltaй. Зөв үү? Энэ болохоор хаягдл тосон бүтээгдэхүүн болно. Өөхөн тосыг бол би туршиж болж илээ. Халуун нөхцөд бол тэгэхээр юм бол одоо нүүрс төл мод төснөөс 40-50% хэмнэ гэж тооцож байгаа. Ягаад тэгэхээр бол одоо хаягдл тос маань өөрөө хямдхан. Тэгээд тэрийг газар хаяж байгаа орнд буцаад гэр хороолтоо одоо юм түгээх орлуулах цэг байгуулалт ч юм уу түгээгээд яг энийг яах юм бол хамаагүй бага зардлаар юм. Ягаад тэгэхээр гэр хороол маань өвөлдөө нүүрс мод гэж маш их санаа зовдог. Манай 6 зүгийн студид төслийн удирдлага хөгжлийн төв оюуны өмчийн газрын мэрэгчлэн шинжээтэд ирсэн байна. Зүгээр санаагаар болдог бол энийг шууд нэвтрүүлээд ерөөсөө л одоо дараа жил юм одоо энэ жилгээ хөтрөөд эхлэхэд хэрвээ хөрөнгөийнх нь боломж одоо тэр юм нь болдог бол миний хувьд бол одоо түрүүнээс хойш нэлээд удаан хугацаанд ажиллаж үзлээ л те одоо ингээд туршиж байна л те. Тэгээд ингээд харахад бол болж өгөл энийг нэвтрүүлээд ингээд айл болгон тавиа явчихад бол ер нь маш оновчтой санаа надад санагдчих. Тэгээ одоо энэ чинь хоёр олон янзын тос төлж болно гэдэг ба шүү дээ. Ашигласан маасл, ургамлын тос гэж байна шүү дээ. Бодис болгон дээр тэр тос болгонд өөр өөрийн яг шатлалтын зэрэгтэй шүү дээ. Тэрнээс хамааруулаад жир нь нэг сард нэг айл ямар хөө хэмжээний зардал гаргах вэ гэдгийг бодож үзсэн. Энэ өвөл болохоор манай доотлын айл нэг 2 давхар тэгээ тийм одоо 90 м тэгээ дээрээс нэг ажлын байртай байхгүй модны цех явуулдаг. Тэднийг болохоор 3 бошк авсан гэж байна. 3 бошк болохоор 120 сая төгрөг авсан гэж. Тэгээд тэрнгээр бол нэг 3 сар болсон гэдэг. Өөр тооцоход бол бүр би нэг өөрөө бүр гэртээ тавьж үзчихсэн. Манай гэрт бол хамаагүй бага гарсан л да. 90 м квадратыг 3 сарын тус 120 сая төгрөг гэхэд яг хаа дундажлаа л гэж бодож байгаа. Улаанбаатарын хамаас нэг хэсэг газар гэсэн утаагүй болгох гэр хорооллын хүмүүсийг ямар цэвэр орчинд амьдруулах. Ерөнхий ивент тэтгэгч, шинэ бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Боро ороороо Оросын мам ирээрээ гэдэг нэртэй бүтээлийн бизнес төлөвлөгөөг одоо бүгдээрээ сонирхцгаая. За ингээд Батэржо багийнхантайгаа хамт өөрсдийнхөө бүтээлийг танилцуулна уу? Манай багийнхан эхний ууршин Rain 01 онгоцоо хийж бүтээгээд дуршилтын нийслэгээр цаг уur зориг дээр нөлөөлж чадсан гэж бодож байгаа. Тэгээ үүн дээр үндэслэн Rain 02 онгоцныгоо төслийг та бүхэндээ танилцуулах цаа маш их баяртай байна. Төслийн гол зорилго нь бол Rain 02 онгоцоо ашиглан тэгээд бага зардлаар газрын генератор болон пуужийн ашигласнаас хэд хэдэн өндөр бүтээмжтэй тундас оруулах 3 дахь шинэ бүтээлийг Монгол оронд хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Тэгээд бид хүний гарч байгаа Rain 02 онгоц маань болохоор давуу тал нь
заасан цагт очих боломжтой, дахиад ашиглах бас боломжтой. Яг цөлжид гэхэд хангаа говийн бүсэд аль бүсэд ашиглах боломжтойгоо их давуу. Тэгээ ижил төстэй гадны онгоцуудыг бодвол хэд ихэнх хямд өртөгтэй. Рин 02 онгоцын маань төсөв ашиглагдах материал 17,500,600 мянга. Ажлын хөлс нь болохоор 6 сая, урсгал зардал 2 сая, хийгдэх хугацаа 2 сар. Рин 0 онгоцны нийлүүлэгдэх үн нь 25,600,000 төгрөг байгаа. Энэ болохоор нэг одоо Рин 02 онгоц маань бүтээд тэгээд нэг цаг үеийн газруудаа авлаа гэхэд нэг сарын хэмжээнд ингээд ажил хийж штэ нэг аймагт тэрний нисгэгчийн цалин тэгээд тэр байгууллага нь өөрөө нисгэгч сургаж авъя гэвэл нэг сургуулийнхаа 8 сая төгрөгтэй болно. Тэгээд бид бас онгоцууд даатгуулна гэж ярьж байгаа. Ямар нэгэн гинти ослоо харахад энэ болохоор харьцуулалт 2012 онд Монгол оронд 824 ширхэг пууж ашигласан байгаа. Тэр нь болохоор 127 сая төгрөг болж байгаа. Зөвхөн нэг жилд. Тэрний 127 сая төгрөгтэй дэнцгүйц мөнгөөр манай Рин 02 онгоцыг 5 ширхгийг хийх боломжтой. Энэ нь болохоор ашиглах хугацаа нь хамгийн наад нь бид бүхэн 5 жил гэж үзэж байгаа. Үүнээс урт хугацаанд ашиглах боломжтой. 1 мм хурдундас одоо газрын гадархад оруулахад 1 га 10 тонноос нэмэгдүүлсэндээ тэнцдэг юм байна л да. Тэгээд 1 км квадратад 1000 тонн ус гэсэн. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын 2009 оны 351-р тогтоолоор 1 куб метр усыг 20 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон. Тэгээд бид нэр жишээ нь Монгол орны зөвхөн 21 аймагаас Өмнөгов аймгийн нийт талбайд 1 мм тундас оруулахад 3,308 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг их орондоо оруулж чадчихж байгаа юм. Одоо Өмнөгов аймгийн тал бол 165,400 км квадрат гэж байгаа. Тэгээд энд 1 мм тундас оруулахад ийм хөрөнгө оруулалтыг Монголд оруулж чадчихж байгаа. Та эд онгоцоо бүтээгт ямар мэдээлэл ашиглаж голдоо байсан. Зүгээр яг хийж явахдаа хүний нэг бүтээсэн жишээлбэл патенттай бүтээгдэхүүн зөрчиж байгаа болов гэсэн талаас нь анхаарч үзсэн тал байгаа юу? Яг ийм төрлийнх бол гадаад байхгүй. Тэгээд яг хөлбөр нь бол ийм гэхдээ сэнсэн нь урдаа тэгээд дотоод шатлалт хөдөлгөөртэй тэгээд зориулт нь өөр. Хөрөнгө оруулалтынхаа шинжилгээнд дэр борлуулалтын эрсдлийн шинжилгээ хийсэн үү? Онгоцоо даадах талаас нь ер нь Худалдаа агч маань танай бүтээгдэхүүнийг худалдаж авна шүү дээ. Тэгэхээр та нар ямар нэгэн тэр борлуулалтын прогнозоо хийцэн байх хэрэгтэй шүү дээ. Одоо энэ жилд тэд магадгүй зарагдана, дараа жилд тэд гээд захиалагч захиалсан тохиолдол хийж байгаа байхгүй. Түүнээс илүү олныг хийгээ шууд нэг борлуулалт нэгэд гаргах шүү дээ. хэрвээ худалдаа өгч гэвэнд баах одоо захиалагч байхгүй бол танах яах юм? Зогсхон байдалд орох юм уу? Тийм тохиолдол бол маш бага хувьтай байгаа л гэж үзэж байгаа. Мэдээж одоо дэлхийн доллар л өөрөө Монголын доллар л тийм учраас чиг бол хэрэггүй улс орн бол дэлхий дээр цөөхөн тооны байгаа л гэж үзэж байгаа шүү дээ. Энэ гаралтай мэдээж бүтээлийг хийцэн байдаг. Энэ бүтээл. Гэтэл энэ бүтээлийг сая өөрөөсөө сая ярихдаа энэ бүтээл бол яг ерөнхий хэрэглэгчийн зохион хэмжээний шаардлагыг хангаж таагүй. Гэхдээ бид нар гэж яагаад тэр хоёр дахь төвчнийхээ одоо ерөөсөө хийгээгүй. Яг энэ магадгүй томруудаад ингээд яг эдний хувьд магадгүй бүтэн болно гэж бодож л байгаа хэл та. Гэхдээ тэр чинь туршигдаагүй юм дээр одоо ингэж юм ярих тэр чинь бол гайхаад байна. Ерөөсөө одоо ирээдүйд хийх юмаа төлөвлөж байгаа юм л ярьчлаа л да. Тэгэхээр чи одоо энэ дээр бол үнэлэл түгнэлт өгөхөд хэцүү л болчиход. За залуучууд амжилт хүсье. Өө бурхан минь хурд дунд сайрал. Тэгээ сайн инженер болох. Тэгээ тэр тал дээр илүү өгч техник технологи илүү сонирхолтой болох. Тэгээд нисхийн талдаа илүү их зүйл мэдэж сурах талаасаа залуу зохион бүтээгч тэмцээнүүд бол маш их өөрчлөлтийг гаргаж ирсэн. Ерөнхий ивент тэтгэгч, шин бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Далайн эрдэм бүтээгдэхүүнээ зарахад бол энэ хайрцагтай зарах нь шүү дээ, тэ. Нэг айл дулаан алдалтаа багасгая гэдэл хайрцаг онгоолоход пүнк гээл ухтах нь шүү дээ, тэ. Танай бүтээл хүүхдүүд нь вау гээл. За ингээд бизнес төлөвлөгөөгөө тооцоотойгоо танилцуулна да. Бид хоёрын бүтээл зах зээлээ судалж үзсэндээ бид хоёр одоо монголчууд маань одоо ихэнх нь гэр сууданд амьдардаг, гэрт амьдардаг гэсэн үг. Тэгээд судалгаа хийж үзэхэд одоо багаар бодоход ингэж байгаа. Улаанбаатар хотод ихэд 180-аас 200 мянган яндангаас түүхийн өрсний утаа гардаг юм байна. Тэгвэл эндээс 100 мянган гэр байлаа гэж бодоход одоо хотын хэмжээнд 100 мянган айл 21 аймаг, 18 аймаг, 3 хотод маань нийт 21 аймагт маань 5 мянган гэр. Сум суурин бүрт
100 гэж байгаа. Энэ багаар авсан тоо манаас өмнөхөд Завхангийн Баянтас өмнөхөд 150 айл өрхтөө. Энэ ихтэй хөдөөний айл нь орлогоор зөвхөн сумын төвийн айл гэж байгаа. Тэгэхэд энэ сумын 100 айл гэж авсан байгаа. Тэгээд дээр нэмээд хилийн заставууд, хээрийн ажлын гэрүүд гэж байгаа. Энэ кемпүүд. Хээр ажил хийдэг кемпүүд, жуулчны ваазууд гэж байгаа. Монгол гэр хэрэгэлдэг жуулчны ваазууд энэ бүтээлийг хэрэглэхэд тохиромжтой гэж. Яагаад гэвэл одоо тоос шороо борооцоос нэвтрэхгүй дээр нэмээд монгол гэрийг илүү их үзэмжтэй саруулхан болгож байгаа гэж байгаа. Тэгээ энэ тооныг тавьснараа зарим эдэнгүүдийн яг одоо хамгаалж өгснөөрөө бороо цаснаас нар салхины нөлөөнөөс хамгаалснараа бас насжилтыг уртсгаж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд энэ үйлдвэрлэлийн төлөвлөгөө гаргах 8 сараас бид нэр үйлдвэрлэлээ эхэлнэ гэж үзсэн. Тэгэхээр сард 15-ыг үйлдвэрлэнэ гэж явж байгаа. Одоогийн хүчин чадлаараа ажиллахад 2 мужаантай ажиллаж байгаа. Ингэхэд сард 15-ыг үйлдвэрлэнэ. Тэгээд 8, 9, 10, 11, 12 сар гээд нийт 5 сард 75 вакуум тонныг үйлдвэрлэнэ гэж байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнийхээ нэг жүүнийг болохоор бид нэр 170 мянга гэж тогтоосон байгаа. 170 мянга зарахад жилийн эцэст 75 тонн үйлдвэрлэнэ. Энэ 5 сард дараагийн 12 сар хүртэл гэсэн 75 тонныг үйлдвэрлээд 170 мянга зарахад 12 сая 750 мянган төгрөг болж байгаа. Тэгээд бид нэр ажлаа эхлүүлэхдээ 2 мужаан авсан байгаа. Энэ болохоор сард 300 мянгаар цалинжуулна гэсэн үг. Жилийн эцэст нийт борлуулалт нь 12 сая 750 мянга, байрны түрээсэндээ 750-ыг, цалингийн зардалтаа 3 саяыг, материалын зардалтаа 4 сая 50 мянган төгрөг, цахилгааны зардал 100 мянга, хувцас сэргэлэл 50 мянга, тээвэр 100 мянга, сурталчилгаан дээр 500 мянга, бусад зардал дээр 100 мянга. Тэгээд энэ дээр цэвэр ашигын 4 сая 100 мянга энэ төгрөг гарсан байгаа. Хэрэглэгчийн судалгааг хэр хийсэн бэ? 170 мянгаар авах айл өрхүүд ер нь хэр байна? Та ер нь тандаж үзсэн үү тэрийг? Тэгээд ерөнхийдөө энийг жуулчны баазууд болон хөдөөний кемпүүд, хотын гэрүүд бас их сонирхож байгаа. Яагаад тэгэхээр энэ тоос шорооноос хамгаалж чадж байгаа. Дээр нэмээд ус, бороо цасны уснаас хамгаалж байгаа. Уламжилт гэрийн тооныг хүртэл яаж өөрчилж болж шинээр сэтгэж хийж болж гэнэ гэдэг бол бас олон хүн жишээ болж харагдаж байгаа тийм. Тэгээд тэрийг булс сайжруулад боловсруулалтныгаа өөрөө яаж өмчөө болгож өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийж болох юм байна гэдгийг бол харуулж өгч байгаа. Их ачаал бүгдэлтэй байна л гэж би ойлгож байна л да. Чи яг нийт ашгаа одоо бүгдийн л одоо минийхаар бол бүгдийн зарлагдаа хийсэн байна л да. Тэгэхээр энэ дээр бас юм ихтгэл дуйны тэмдэглэл хийсэн байна уу те? Тий. Хувьсах зарлуудаас бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь модны үн маань одоо өнөөдөр яг энэ одоо энэ 5 сард те ийм үнэтэйс бол магадгүй 7-8 сард хэрэглээ нэгсээд ирэхлээр магадгүй тэр мод маань үнэтэй болчих юм уу. Дараа чинь жил бүр үнэтэй л болно тийм ээ. Мэдээж байгууллага болсон яг хөглөр мэдээж ашигтай ажиллах хэрэгтэй мөн юуныхаа шинжилгээ хийж явах хэрэгтэй шүү дээ. Багаж тоног төхөөрөмжтэй. Чи өнөөдөр одоо нэг модны токертэй байсан бол тэрийг бас нэг сайжруулчих тийм ээ. Магадгүй төмрийн токер болох чиж байд юм уу. Гэх мэт чи тэн дээр хуримтлалыг бий болгож явах хэрэгтэй байнга. Тэгжээ чи дараа нь ганцхан тоон биш дараачихсан бүтээгдэхүүнийг бас давхар хийхгүй бол энэ маань яг дан ганцаараа яваад бол танаа үйлдвэрлэл бол тэр хол нэг хол явахгүй л харагдаж байна л дээ. Ягаад гэвэл хоёрхан ажилчинтай. Нөгөө хоёр ажилчин маань зунжингаа тооноо хийж яагаад нэг айл тавьдаг. Дахиад захиалга ороод ирдэг. Тэрийг хиймээр байдаг. Бас нэг захиалга ороод ирсэн. Тэрийг суулгаж өгмөр байдаг гэдэг ч юм уу те. Ганц ганцаар ажиллах юм бол ямар ч ажлын бүтээмж болчихж байна те. Тэгэхээр энэ хувьсах зарлуудаа бас тооцож үзэх хэрэгтэй. Эхний ээлжинд бид нэг их ашиг гэж ерөөсөө бодоагүй. Их ашигтай байх хэрэгтэй гэж бодоагүй. Зогсолтгүй эргэж байгаа тохиолдолд аяндаа бүтээлийг мань мэддэг болоод ингээд үйлдвэрлээд эхлэхээр үнэ нэмчих юм уу? Магадгүй. Ашиг олох ч л юм штэ. Буян болохгүй л тэгэл хүн болгонд хийж өгөх юм. Одоо бидний хийсэн төсөл ашигтай л да. Тийм байлгүй дээ. Ашигтай. Энэ бүтээлийг яагаад хийсэн гэхээр одоо бид нэр хотыг холж ийн, суурин амьдрал шилжиж ийн, 5 дахыг илүү эрхмэлдэг суурин амьдрал. Тэгэхээр энэ бүтээлийг хийснээрээ Монгол гэр маань нэг шатанд гарч байгаа юм болов. Оюуны өмчтөр бид нэр шинэ бүтээлийн гэрчлэгээ авахар мэдүүлгээ өгсөн байгаа. Миний энэ бүтээл шинэ бүтээлд хамаарагдана гэсэн. Тэгээд одоо эцсийн үзэж байгаа да. Энэ бүтээл маань хүмүүст хүрч чадхаар болсон да. Баяртай байна. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн хариуцлагатай шийдвэрлэх 4-р шатны шалгуулт үргэлжилсээр бид та бүхэндээ дараачийн зохион бүтээгчээ танилцуулах гэж байна. Энэ бол Бацаягийн багийнхан. Багаараа хамт ажиллаад бизнес төлөвлөгөө, тооцоо, ирээдүйн хэтийн төлөвөө нэг бүрчлэн гаргаад ирсэн. Одоо энэ маань болохоор манай яг хэрэглэгдсэн материалын нэр маань болохоор 2,496 мянган төгрөг болж байгаа. Яг энэ бол эхний юу зөвхөн материалын нэрсэн юугаараа тагсан. Одоо жишээ нь
пүүлт удирдлага маань байгаа нэг ширхэг орж байгаа. Тэр маань 250 мянгаар. Нөгөө юу маань моторын маань дээшээ болгож байгаа винс мотор маань бол 900 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь болохоор янз бүрийн туслах материалууд байгаа. Энэ маань ихэд бол ингээд сая 452 мянган төгрөг болж байгаа. Шууд зардал маань болохоор 8 сая 970 мянга болсон. Дахиад энэ тооцоо энэ судалгаа юмнуудыг хийсэн одоо нэг ажилчдын зардал энэ төргээ. Тэгээд тухайн компани өөрөө тодорхой юмдаас хэдэн төгрөгийн юу зардал авч явах уу гэдэг. Тэгээд нөөтөө одоо тухайн албан байгууллага зарж байгаа бол тэр нөөт нэмэр үйлчлэгэнд бол Монгол улсын албан байгууллагыг хэрэгжиж байгаа нөөтийн зардал гэдэг. Тэгээд ер нь нийт зардал маань болохоор 12 сая 827 мянга болсон. Манай энэ бүтээгдэхүүн маань бол нэг тийм одоо ашигын төлөө юм бол биш гэж бодоод байгаа юм л да. Яагаад гэвэл бид нар одоо энэ 12 сая төгрөгөөр үсрээл нэг 20 машин, 30 машин гэл тийм машин л тавих боломжтой байхгүй. Яагаад Улаанбаатар хотын тогтчлын задгаа үйлчлэгэнд явж байгаа машин. За бусад тогтчил үйлчлэгээний компаниуд, дүүргүүдийн тогтчил үйлчлэгээний компаниудаа яриад явуул. Тэгээд энэ маань бол талах шиг өдөр болгон ингээд зарагдаад ингээд хэрэглэгдээд байх бүтээл биш. Нэг ингээд хийгдчихэд тэрнийхэн засвар үйлчлэгээгээр яваад байх бүтээл болохоор ер нь бол яг нөгөө тухайн одоо нөгөө улс нийгэмдээ хэрэгтэй Улаанбаатар хотынхаа үйлчлэгээнд Улаанбаатар хотынхаа цэвэр байлгах үүднээс л энэ маань хэрэглэж байгаа. За тэгвэл ирээдүйн хитийн төлөвийг мэрэгжилтэн ариггүй бас бидэнд хэлэх байх тийм ээ. Одоо Улаанбаатар хотод 300 гаруй хогтээр автомашин бол ажиллаж байна. Гэхдээ бид нар бол яг нэг жил болгоно нэмэгдүүлдэг зарим машин техникийн эвдэрдэг гэдэг. Ер нь нэг поолны ажиллахад нэг 400 орчим автомашин ажиллахад ер нь боломжтой. Одоо эдгээр машинууд дотроос задгаа твштэй энэ төхөөрөмж суйрлаж болох автомашин ерөнхийдөө дунджаар 200 орчим машин байх юм уу гэж харж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энийг бол бас улсын нийслэлийн төсөв дээр бид нар тавиад бид нар одоо хэдэн 10,000 машин дээр тавих машин нэг цөгөө идэх нь л хогтээр автомашин байж байгаа түрүүн биесэн 200 орчим машинд хахад 1 тэрбум 2 тэрбум орчим төгрөг зарцуулагдаад авчих боломжтой юм байна. Өдөрт 2.9 идэвгээс нь 4.9 болно гэдэг байсан бол өнөөдөр аргууны хогийг аччихад таны хогийг ачиж амждаггүй байсан бол гэтэл өнөөдөртөө тэгвэл та бидний хогийг хоёулангийн ачих нь үр дүнгээ үзүүлээд байгаа байхгүй тий. Одоо бол та зөвхөн өөрсдийнхөө орж ирэх юм өөрсдөө гаргасан зардал гаргачлаа шүү дээ. Эхний бүтээгдэхүүн 12 сая гарсан байна. Гэтэл та цааш зарагдаад 20 зарагдана. За саяхан 200 зарагдана гэж яах шиг байна те. Гэхдээ найдварын 20 зарагдана. Тэгэхээр яаж л нэг эхний бүтээгдэхүүн ийм өртөгд гарсан 20 ийм өртөгд гарна. Бид нэр 20 хэд ийм зардал нь яг борлуулах 20-оор наавал ийм үнэтэй гарна. Ер нь зүгээр юуны зардлууч тэгдэж штэ. Нэгээс 10-ын дотор 10-аас 100-ийн дотор чинь шал өөр үнэ гарч байгаа штэ. Өөрөөр хэлбэл материалын зардал таталтын үед нь өөр болох учраас. Тэгээ гараад ирэх болов гэж би найдаж харж ирсэн. Тэгсэн чинь одоо ингээд зүгээр л өөрсдөө гаргасан зарлаагаар. Нэг хүрсэн зардлын гаргаад ингээд ашигын төлөө ингээд яахыг нэг бодоагүй. Хамгийн гол нь бид нар бүтээгдэхүүнээ яг гой бүрэн болоод Улаанбаатар хотод маань яг үнэхээр бидний дээр зардлаар ингээд аваад ингээд тавиад ингээд явах юм бол тэгээд тэр бидний л үр дүн байгаа. Хогийн саунд хийе гэл дуусгач да. За залууч та. Миний хувьд бол угаасаа багасаа л ер нь жоохон техник сэтгэлээ ер нь сонирхож ихсэн л дээ. Тэгээд амар техник сэтгэл юм бодоод байдаг ч гэсэн зүгээр ер нь бол гоё юм хий, юм зорьсон. Тэр бүтээл маань өөрөө гоё улс нийгэмдээ хэрэгтэй юм бол бүтээл байгаасай. Би өөрөө бас нэг тодорхой хэмжээнд улс нийгэмдээ бас нэг хэрэгтэй хүн болчоос улсын төлөө нэг юм хийх юмсан гэсэн бас нэг эргэн үеийн тийм бас нэг бодол байсан л да. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдааны шийдвэрлэх эцсийн шатыг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Нэгдүгээр шатнаас эхлээд маш олон үзэгчдийн тэр тусмаа ахмаг насны үзэгчдийн сэтгэл санааг одоо өөртөө эзэмдээд байгаа зохион бүтээгчдийг яг одоо тайзнаа өрөө. Энэ бол Говьалтай аймгаас оролцож байгаа. Аз далаагийн багийнхан. Сайн уу Аз далаа? Сайн. Одоо л чамгийн тэнд хүмүүс хараад Аз далаа ихгүй сурагч ногоо явж ийн гэж байна уу? Тий. За сая Болдбаатар шигчдэг сурагч ногоон тэр явж ийн хар төгөлдрийн зогсож ийн. За. Дөрөвдүгээр шатнаа юугаар онцлог үлээ? Дөрөвдүгээр шатнд хоёр бэлтгэцээ хийж ирсэн байгаа. За. Тий бас бизнес төлөвлөгөө бэлдэж ирсэн байгаа. Дөрөвдүгээр шатнд бол одоо нөгөө нэг яриадсан мөрөөдлөө биелнэ шүү дээ. Захирал болно, босс болно гэсэн. Тэрийг л ярина шүү дээ одоо. Би энийг зарах юм бол босс болоод ингэж зарна. Энэ бизнесийг би ингэж хөгжүүлнэ гэж ярих нь шүү дээ. Хэн ярих вүлээ? Би. Бид хоёр энэнийг нэвтрүүлэх хоёр гарц байгаа.
Бид жижиг дунд үйлдвэрүүдээр очиж бас юм асуусан. Тэгээд үүн дээр өөрсдөө ажилчтайгаа багаа бүрдүүлж ирсэн. Ингээ үүнээрээ төсөл байгуулад тэгээд түрүүгээрээ ажиллах нэг боломж байгаа. Хоёрт нь болохоор ерөнхий боловсролын дунд ангийн сурагчдын үүнийг хийлгэх. Тэгээд үүнд нь 9-р анги гэхэд хөрөө харуул гэх зэрэг юу хин 8 дугаар ангийнх нь тусдаа ингээд юмаа хуваарлаж аваад хийх юм байгаамаа. Эхний ээлжинд болохоор аймгийнхаа нэг зохицолбор сургууль, сумын нэг сургууль, гуулан багийн нэг сургуульд түгээж эхний ээлжинд ашиглах юм аа. 7-9 дугаар ангийн хүүхдүүд ашиглана гэхээр нийт АБ 2 бүлэг байгаа учраас 90 хүүхэд байгаа. 90 хүүхэд болгонд нэг ийм хайрцаг бэлтцийн өгөх юм аа. Үүнийг бас түгөө 4 арга гэсэн. Нэгд багцтайгаа ийм хайрцагаа зарах, зүгээр багжаа зарах, багжгуугаар нэг зарах байгаа. Энэ нь болохоор доторх бүх энэ багцных нь бэлтцүүд байгаа. Энэ манай багцны үн өртгийг ингээд энэний тооцоог авсарсан байгаа. Сурагчийн нөгөө гарын авлагтайгаа тооцоо гарын авлагтайгаа авсагдсан. Багаж тус бүрийнхаа өнөөдийг бүгдийг гаргацсан уу тий? Энэ шүү дээ. Бүтээлэл хөгжсөн байна. Энэ бэлдсэн чинь бас их чухал юм болсон байна. Энэ бэлдсэж хэдэн ширхэг одоо хэдээр зарах гэдэг байлаа? Нэг 15 мянгаар зарж байгаа. Нэг ширхэг. 15 хэдэн ширхгийг зарахад 15 мянгаар зарж болохоор байна гэдэг асуудал байгаа шүү дээ. Өөрөлд чи аймгийнхаа хэмжээнд хэд зарах гэдэг байлаа? Аймгийнхаа хэмжээнд нийт 90 сурагчид эхний ээлжинд 100 хийхэд бол чи 15 мянгаар зарж болох гэдэг шүү дээ. Тийм. Гэтэл одоо тэрнээс олон зарагдвал ямар хөө байдалтайгаар хийгдэх үү гэдэг асуудал шүү дээ. Үн ямар болох уу? Хоёрын нэг ажиллах хүн хүч цээх шаардлагатай болох уу тий? Жижиг дунд үйлдвэрлэл дээр бас очин биднээс ажлын байр гаргаж өгн тэрний ажлын байр нь бас их хөнгөлттэй. Тэгээ аймаг дээр маань болохоор манай 9 боловсон сумын засаг дарга тэгээд Алтай хотын захирагч тэгээд багш нарын технологийн багш нарын зөвлөл тэгээд ийм бүдүүд хамтран ажилласан байгаа. Мөн дэлхийн зүүн тийм хүүхэд гэр бүлийн хэлтэс гэдэг. Амар артай төгөлдрөө тий. За одоо шиг шууд айлгаж шээ. За тэгвэл хаана энэ сургууль дээр их юм уу? Энэ ажлын байр гаргаж өглөхөд нөгөө багцнуудаа ханаас авах уу? Шинээр авах уу? Одоо нөгөө мод бэлдсэх багцнууд хамт хэрэгтэй шүү дээ. Өөрөлд цээх хэрэгтэй тийм үү? Жижиг хэмжээний. Тэр багцнуудаа хаанаас авах вэ? Шинээр авах уу яах юм? Шинээр авах уу? Тэрнийхээ тооцоо хийж үзсэн үү? Чамд анхны гарааны хэдэн хэмжээний мөнгө байхад чи нэг жижиг хэмжээний цех байгуулад үйлдвэрлээд эхлэх болцоотой гэдэг. Тэрийн тооцоог гаргааг. Бид нэр бизнес сургалтанд сууж амжаагүй тий. Тэрийг энэ манай шинжээч хүмүүс гаргаад өгч эдийн засгийн ухааны хүмүүс байгаа шүү дээ биднээс туслана. За баяр үргэе. Амжилт хүсье. 4-р шатанд оноо моноо тавихгүй шүү дээ. Сайхан танилцууллаа. Ирээдүйд яаж хөгжихөө ярьлаа. Тэгээд шүүгчнэр дараа нь тусдаа хуралж жагаад та нар бүгд ингэ зургатаар харуулж жагаад яах их хин ямар байрлалаар яаж агсгаа гэдэг үзэн амжилт хүсье залуучдаа баярлалаа. За амжилт хүсье. Яг одоо бид нар дараачихаа зохион бүтээгчийг та бүхэнд танилцуулъя. За ингээд тайзан дээр 90 чиг бүгдээр хамтдаа угтан авцгаая. За 90 чиг. Бүтээлийн нэр нь болохоор ус хэмнэх хавхлаг гэдэг нэртэй байгаа. Энэ бүтээл маань болохоор ерөнхийдөө одоо орчин үед ус гэдэг нь ямар чухал зүйл вэ? Жоогон ч гэсэн усыг бид нэр өөрсдөө хэмнэхийг гол зорилго болгосон байгаа. Бүтээлийн маань төслийн хөрөнгө оруулалтын талаар ерөнхийдөө судалгаагаа ерөнхийдөө та бүхэн танилцуулах гэж байна. Энэхүү бүтээлийг хийхэд болохоор хамгийн түрүүнд болохоор бүтээлийг хийх газар буюу тухайн барилга байгууламж хамгийн түрүүнд номер 1 байгаа юм л да. Энийг болохоор шийдэхэд бол болохоор ерөнхийдөө 200 сая гэж тооцсон байгаа. Тэгээд энэхүү бүтээлийг маань хийхэд болохоор тус бүртээ хүн одоо ажлын байр нь ерөнхийдөө гаргаж өгнө. Энэхүү ажлын байр маань болохоор нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Тэгээд бүтээлийн болохоор тоног төхөөрөмжийн болохоор нийт одоо
төсөв нь болохоор 765 мянга болсон байгаа. Ажлагчдын цалин болохоор ерөнхийдөө энэ 6 оны бүрэн түвшинтэй гаргасан. Тэгээд ерөнхийдөө болохоор тухайн бүтээлийг маань хийхэд болохоор зүсэгч, өрөмдөгч, угсрагч, тухайн хүргэлтийн үйлчлэгээний хүмүүс гээд ерөнхийдөө тооцсон байгаа. Үүнийг төсөв нь болохоор нийтдээ нийт зардал нь болохоор юу бол 5 сая 490 мянган төгрөгийн төсөв гэж гарсан байгаа. Тэгээд төслийн болохоор гаргах зардлын тооцоо болохоор нийт тооцоо нь болохоор ерөнхийдөө 205 сая 24 мянга гэж тооцсон байгаа. Ингэснээр яаж энэхүү бүтээлийнхээ ашиг нь олж авах вэ гэхээр Улаанбаатар хотод болохоор нийтдээ 557 худаг байгаа гэж тооцсон байгаа. Нийтдээ 557 худаг болохоор 3 сарын хугацаанд Улаанбаатар хоттой түгээд дуусна гэсэн судалгаа хийсэн байгаа. Бүх зардлууд нь болохоор 205 мянга 240 мянган төгрөгийн нийт зардал гаргаж энэхүү бүтээлээ болохоор 1 жилийн дотор буцна нөхөн. Анхны хөрөнгө оруулалт чинь 205 сая гэсэн тийм 205 саяыг хичнээн хугацааны дараа нөхөж чадах юм. 1 жилийн дотор. Тэгэхээр захиалагч байгуул гэж хичнээн байгууллагатай одоо гэрээ байгуулсан байгаа. Захиалагч байгуул гэхээр одоо ерөнхийдөө 2-3 байгуул байгаа. Тэгээ ерөнхийдөө тэгээд төсөлтэй минь нэг төгтөр танилцж үзсэн гэсэн байгаа. Чиний гарсан чинь айгу сони тооцоо. За 1 жилийн дотор 557 ширхэг хийх чинь тийм үү? Тий. Нэг ширхгийг бүтгэрт нь хийдэв. 110 мянган төгрөг байгаа. За 110 мянган төгрөгөөр чи хийх гээд шүү дээ. Гэтэл одоо чи яагаад 110 мянга гэдэг чи яаж гарсан одоо тооцоож энэ дээр байхгүй. Тий, ерөнхийдөө 110 мянга гэхээр одоо энэ бүтээл маань яг юу яаж байгаа? Одоо шаланг гэдэг тусгай тийм одоо эрүүл мэндийг хангасан тийм шалангаар ерөнхийдөө хийх байгаа. Тэгээд тэр тооцооч нэгдүгээр байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр чи материалын зардал гэж нэг ширхэгч төгрөг алга байна. Хоёрдугаарт одоо инженер хүн гэдэг бол уул нь бол байж болох бүх боломжуудаас хамгийн оновчтойг сонгох хэрэгтэй юм шүү дээ. Гэтэл чи ганцхан жил ажиллах чийж 200 сая байшин барих гэдэг юм уу? Байшин бүтээх гэдэг шүү дээ. Гэтэл зүгээр надад бол нэг газар төрөөсөн хамаагүй хямдхан зардал гарах ба. Нэг л жил ажиллах гэж байгаа юм. Тэгэл 557 худаг яагаад дуусаа шүү дээ. Тэгээд орон нутагт хийх гэж болж орон нутгийн өөр юм бодох байх л та. Энэ болохоор ерөнхийдөө юу л дээ. Нэг зөвхөн Улаанбаатар хотынхоо ихний үедээ ягаад дараагийн үед болохоор орон нутг руугаа хүрээгээд хэлэх зорилго ерөнхийдөө явах гэж байна. Гэмшин чи тооцоо чинь юу айгүй л сонь тоонууд лагидаад байна л да. Тэгээ одоо чинь 200 юуг нь хасаа ичих юм бол юм баггүй. За 200 саяг хасаад зүгээр юуны бусд нь бол 5 сая биш үү? Тэгээ тохиом төхөм ерөнхийдөө энэ хүү бүтээлийг хийхэд гарын дор ашиглах. Гэтэл чи ерөөсөө механик 200 сая гэж нэмэл. Тэгээ одоо юу чи ямар болохыг ерөөсөө мэдэхгүй болчих. Өөрөө бас нэг юм бодох хэрэгтэй шаа. Чи 100 мянгаар зарыг заяа. 500 ширхэг зарлаа. Хэд болж байна? 100-аар 500 ширхэг таньсаах гэхээр чинь 50 сая. Тий. Чи 50 саяын төгрөгийг олохын тулд тэгээ зарлага хасахгүй шүү дээ. Зүгээр 50 саяын эргэлт хийхин тулд 200 саяын байшин барих гэдэг шүү дээ. Энэ нь болохоор ерөнхийдөө юу л дээ. Нөгөө яг нийт Монгол оронд яг манай Монгол маань хичнээн удаг байдаг вэ гэсэн судалгаа ерөнхийдөө хайгаад авч чадаагүй байхгүй. Тэгээд ерөнхийдөө Улаанбаатар хотынхоо хувьд ерөнхийдөө ингэ шийгээд үндсэн бүтээлийг чинь хөгжүүлэлт юм үндсэн бүтээлийг чинь санхүүгийн эргэлтийн яхна баг тэрнээсээ хит их давтсан үндсэн хөрөнгөлөө хөрөнгө оруулалт хийх гэдэг байгаа байхгүй юу? Ер нь уг нь бол энэ бүтээл тал руугаа жоохон хандаад хийвэл арай дээр байх л та тийм ээ. Энэ тэмцээн ерөнхийдөө хүнийг өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгын төлөө явхад маш их хувь нэмэр оруулж байгаа тэмцээн гэж бодож байгаа. Ерөнхий эвент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Jolchin Tour компани.